Сайн байцгаана уу? FIFA 2026 хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан хүргэж буй цоврал F хэсэг дээр ирлээ. Энэ хэсэгт нисдэг Голланд хожид Нидерланд, Хөх Самурай Япончууд, Шведийн Шар цэнхрүүд болон Карфагены бүргэдүүд Тунисийн шигшээ багууд багтжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлж үзээгүй ч хамгийн олон удаа финалд шалгарсан шигшээ баг юу вэ? Тийм ээ. Энэ бол 1974, 1978, 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд азгүйгээр үзүүрлсэн Нидерландын шигшээ баг юм. Гэвч энэ нэг талаараа тэднийг энэ тэмцээнд хэр тогтмол амжилт үзүүлдгийг харуулж байна. 2014 онд 3 дугаар байранд шалгарсан төдийгүй өнгөрсөн дэлхийн аваргаар ирээдүйн аваргуудад шүвгийн 8-д маш өрсөлдөөнтэй тоглолтын эцэст торгуулийн цохилтоор хожигдсон юм. Нидерландын шигшээн гол тоглогч бол мэдээж багийн ахлагч. Өнөө цагийн дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Virgil van Dijk юм. 34 настай түүний хувьд 2018 онд Ливерпулд нэгдснээсээ хойш төрүүлж үзээгүй цом ховор билээ. Хувь тоглогчийн тогтвортой амжилтаараа ч гэсэн 2019 онд тухайн жилийн дэлхийн шилдэг хөл бөмбөгчөнд олгодог Баллон д'Орын шагналыг атгаад алдсан буюу ердөө 7 саналын зөрүүгээр 2 дугаар байранд орсон юм. Энэ дэлхийн аваргаар түүнийг багийн дүүнрийгээ удирдан чиглүүлж ямар амжилтад хүрнэ гэж бодож байна. Японы шигшээ баг бол Азийн хамгийн тогтвортой хөгжсөн шигшээ баг бөгөөд 1990-ад оноос J-лиг хөгжиж, Япон улс системтэйгээр ирээдүйн хөл бөмбөгчдөө бэлдэж эхэлсэн байдаг. Үүний үр дүнд тэд тогтмол дэлхийн аваргад өрсөлдөж, аль хэдийн Европ, Өмнөд Америкийн хүчирхэг шигшээ багуудыг сандаргадаг болжээ. Тэд хэсгээсээ нийт 4 удаа хасагдах шатанд шалгарч байсан ч дараахан шүвгийн 8-ын босхийг давж амжаагүй байгаа. Аз ТV-ийн хамгийн том төлөөллөө энэ дэлхийн аваргад амжилтаа ахиулна гэж итгэж байна. Ао Танака бол Японы дундын шугамын чухал тоглогчдын нэг. Тэр Японы Kawasaki Frontale клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж, J-лигт өөрийгөө харуулсны дараа нутаг нэгт ах нарынхаа замналаар Германыг зорж, Fortuna Düsseldorft тоглож, Европын хөл бөмбөгт бассан бөгөөд 2024 онд Английн Leeds United руу шилжсэн. Leeds United-д очсныхоо дараа Танака хадуу ширүүн Английн лигт маш сайн тоглож, 2024-өөс 25 оны улиралд багийнхаа тоглогчдын саналаар тодруулдаг улирлын шилдэг тоглогч болсон юм. Тэр тоглолтын хэмнэлийг маш сайн мэдэрдэг төдийгүй довтлогоо хамгаалалтын хоорондох холбоос болдог хагас хамгаалагч юм. Өнгөрсөн дэлхийн аваргаар Испаний шигшээ багийг 2-1-ээр хожиход хожлын голыг оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэрхүү хожил нь тэднийг Испани, Герман гэсэн аваргуудын дундуур орж хэсгээ тэргүүлэхэд маш том нөлөө болсон юм. Энэ удаач тэднийг төвөггүй хасагдах шатанд шалгарна гэж шинжээчид тамаглаж байна. 1958 онд нутагтаа дэлхийн аваргыг зохион байгуулж бүр 18 настай Пелегийн Барзилтай финалдаж байсан Шведийн шигшээ багийн хувьд Европын уламжлалт хүчтэй багуудын нэг билээ. Тэдний дэлхийн аваргын амжилтыг дурдвал 1950, 1994 онуудад хүрэл медаль хүртэж байсан явдал юм. Хамгийн сүүлд 2018 онд шүвгийн 8-д шалгарсан ч 2022 онд эрхээ авч чадаагүй юм. Тэдний эргэн ирэлтийг англи мэргэжилтэн Грaham Potter энэ удаа удирдах болно. Шведийн шигшээний довтлогооны гол хүн бол мэдээж Виктор Gyökeres. Спортингд 102 тоглолтод 97 гол 28 ассист өгсөн галзуу амжилттайгаар 2025 онд Арсеналд нэгдсэн билээ. Арсеналын 22 жилийн дараах лигийн төрөв хүртэхэд нь түүний улирлын туршид хийсэн 14 гол, 1 ассист маш том нэмэр болсон. Антони Ланга, Александр Исак нарын чадварлаг дамжуулалтуудыг хэрхэн төгсгөхийг бид F хэсгийн тулаануудаас үзэх болно. Дэлхийн аваргын дараа түүний DC-гийн Бен дүрийг харуулсан голын баярыг маш олон хүүхдүүд хийдэг болсон байхад гайхах зүйлгүй. Тунисийн шигшээ баг анх 1978 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тухайн тэмцээнд Мексикийг 3-1-ийн харьцаатай хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хожил авсан анхны Африк болон Араб баг болж түүхэнд үлдсэн байдаг. Тунис 2018 оноос хойш дараалан 3 удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна. 2022 онд тэд Францыг 1-1-ээр хожиж маш том сенсац тавьсан ч хэсгээсээ гарч чадаагүй. Харин энэ жил тэдний хамгаалалт гойд сайн байгаа бөгөөд эрх авах тэмцээнд боломжит 30 оноос 28 оноо цуглуулсан төдийгүй нэг ч гол алдаагүй юм. Вахби Хазри зодог тайлсны дараа Тунисийн шигшээн хамгийн нэр хүндтэй нөлөө бүхий тоглогчийн үүрэг хариуцлага Элис Сихеригийн мөрөн дээр ирсэн. Айнтрахт Франкфурт клубын хагас хамгаалагч тэрээр Тунисийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн туршлагатай тоглогчдын нэг бөгөөд шигшээ багийнхаа төлөө 80 гаруй тоглолтод оролцсон. Тиймээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр
тэр талбай дээрч талбайн гадна ч бага удирдах үүрэгтэй байх болно. Цэхэргийн биеийн хүч хөлбөмбөгийн өндөр мэдрэмжтэй тоглогч бөгөөд хамгаалалтын өмнө маш сайн хамгаалалтын бамбай болж чаддаг. Эдгээр тэр Бундслигийн сүүлийн улиралд тогтмол гарааны тоглогч байгаагүй ч Энзон Тунисийн гол тоглогчдын нэг байх нь гарцаагүй. Бичлэгээ дуустал нь үзсэнд баярлалаа. Дараагийн дугаараар G хэсгийг танилцуулах болно. Биднийг дэмжиж subscribe дарахаа мартаоцай.